Сэлэнг аймгийн Ерөө сум 2007 оны 6 дугаар сарын 14. Сэлэнг аймгийн Ерөө мандал сумын нутагт гарсан ойн түүмрийг унтраахаар 2007 оны 6 дугаар сарын 14-ний пүрэв гаригийн өглөө 9 цагт онцгой байдлын газрын удирдлагын болон гал унтраагч чүгүрчэд нийлсэн 22 албан хаагч хил хамгаалах ерөнхий газрын 257 дугаартай нисдэг тэрэг хөлөглөн Сэлэнг аймгийн зүг ниссэн. Гал унтраах багийнхан хамгийн сүүлд 10 цаг 45 минутын үед Сэлэнг аймгийн Ерөөгийн халуун аршааны орчмоос төв рүүгээ холбоо бариад дахин хизээж холбогдоогүй юм. Хадлаа сонгож байна. Энд хоёр цагаас хойш хүлээнэ хадлаа байлаа. Өөртөө усан дотор гიშгэж байна. Сайн чиг өгөө. Мин амнистик тэрэг Сэлэнг аймгийн Арцад уулын орчмоос олджээ. Эрийн хайхын ажиллагааг 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Амьд үлдгэснийг бүтэн 3 өдрийн дараа олсон. Марталт 1 Улаанбаатар хот 2007 оны 6 дугаар сарын 14 төрийн ордон. Түүмэр унтраах гэж явсан нисдэг тэрэг сурггүй болсон тухай мэдээлэл тэр үеийн засгийн газрын төвшөнд очсон ч авах ёстой арга хэмжээ авалгүй 39 цагийг өнгөрөөжээ. Уг нь холбоо тасраад 2 цаг болсон л бол орон даяар эрен хайх ажиллагаа явуулах журамтай. Гэвч эрен хайх ажиллагаа явуулахгүй цаг алдсны учир бол өнөөхөл улс төржилт байлаа. Онгоц алга болсон тэр өдөр буюу 2007 оны 6 дугаар сарын 14-ний пүрэв гарагт улсын хурлын дарга нямд оржийг огцруулахаар Монголын парламент хуралдаж байв. Тэр үеийн Монгол ардын хувьсгалт нам буюу өнөөгийн Монгол ардын намд онгоц эрен хайж хүний аим аврахаас илүүтэйгээр нямд оржийг огцруулах нь чухал байсан юм а. Тиймээс засгийн газрын бүх сайдуудыг хаашаач явуулгүй чуулган суухыг тухайн үеийн ерөнхий сайд Монгол ардын хувьсгалт намын дарга Мёгомбийн их болд өгсөн байжээ. Сандаж ирээний төлөө хэрүүлд бүтэн өдрийг зарцуулсны эцэст улсын хурлын дарга 18 цаг үед огцрууллаа. Гэтэл Мёгомбийн их болд даргатай Монгол ардын хувьсгалт намынхан дараагийн улсын хурлын даргын суудал чухал байсан учраас удирдах зөвлөл нь үргэлжлүүлэн хуралдав. Энэ хугацаанд алга болсон Мин 8-ыг эрен хайх ажиллагааг хинч удирдах эхлүүлсэнгүй. Хүмүүс амиа алдсаар л байлаа. Марталт 2 Улаанбаатар хот 2007 оны 6 дугаар сарын 14 Чингис Чочид буудал. Улс төрийн нөхцөл байдал албан тушаалын томилгоонд халуурсан сайд баяр найрыг харин ч нэг мартсангүй. Өдөржин хуралдаж сандал ширээгээ булаалтсан дарга нар үргэлжлүүлээд мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд хөрс үхийн төрсөн өдрийн баярыг тохиолдуулан Алтан гац одон хурандаа цолны баярыг нь тэмдэглэхээр Чингис Чочид буудалд цуглацгааж байлаа. Энэхүү найранд хууль зүйн дотоод хэргийн сайд Од баяр, боловсрол шинжилгээ ухааны сайд Инх төвшин, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Суу Батуулд нар баярлан цэгцгээж байсан юм. Одоо харанхуй бодлоо гэх нэг маргааш анаа алдах гэж юм заа юу. Шүгүрчдийг аврыг гэсэн бодол ерөөсөө алга. 4 цагийн дотор 4 өөр юмнууд ажил. Тэгээд худлаа хүний юм яриад Онцгой байдлын ерөнхий газарт аврагч шүгүрчдийн ар гэрийнхэн хэвлэл мэдээллийнхэн ямар нэг мэдээлэл өгөх эрх мэдэлгүй онцгой байдлын албаных нь цугтаа байсан. Салбар хариуцсан сайд нар сурггүй хаан байгаа нь тодорхойгүй. Тэднийг онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид хайж байлаа. Онгоц осолцсон нь тодорхой болж Ирлийн баг 15-ны баасан гарагт гарлаа. Ерөнхий сайд Мёгомбийн их болд сая нэг юм Ирлийн группийг гарах тушаал өгсөн нь тэр. Гэвч бүх юм оройтсон байв. Нисдэг тэрэг хэдийнэ осолдож 14 хүн амиа алдсан байжээ. Марталт 3 Улаанбаатар хот 2007 оны 6 дугаар сарын 17 онцгой байдлын ерөнхий газар. Ерөнхий сайд Мёгомбийн их болд онцгой байдлын ерөнхий газарт ирж нас барсан хүмүүсийн нэрсийг дуудлаа. Шадар сайд инх сайхан инээж тавлав. Энэ бол аимшигтай. Монголчууд нас барсан хүмүүст хүндэтгэлтэй хандаж тунхаглан зарлаад байдаггүй. Дэд төрөөч, болд, тэргүүн төрөөч, оргил сайхан,
тэргүүн төрөөч Булган 2-р нэсгэгч Наранбат порт механик Ган Төмөр нарын 14 хүн осолдож амь ирсэн байна. Сайдаа та юунда инээгээд байгаа юм бэ? Сайдаа та юунда инээгээд байгаа юм бэ? Сайдаа та юунда инээгээд байгаа юм бэ? Марталт 4. Mi8 нислэг тэргийг хөөрөх тушаалыг хэн өгсөн бэ? 2007 оны 9-р сарын 4-ний өдөр өдрийн сонинд гамшигын асуудал эрхэлсэн сайд Отгонбаярын өгсөн ярилцлага. Нисэх тушаалыг сайд та гаргасан уу гэсэн сэтгүүлчийн асуултанд Түмэр унтраахаар нислэг тэрэг нисгэх үүргийг ерөнхий сайд өгсөн гэж тэрээр хариулсан юм а. Хэрв тэр өдөр манан ихтэйг тооцож нисэх тушаал өгөөгүй бол Mi8-ийн багийнхан дур мэдэж хөөрөхгүй байсан нь лавтай. Өсөн хүн үг хэлдэггүй гэдгээр гал унтрах багийнхан дур мэдэж хөөрсөн хэмээн бэлзэж байсан тохиолдол гарч байсан юм. Онгоц унсан, хариуцлагагүй явдал байсан. Асрыг хохирол гарсан. Тэр хохирлын төлөө хэн нэгэн хүн хариуцлах өөрөхөл ёстой. Энийг өөр юмтай бааж холбоод хариуцлагаас зүхтэж элдв юм ярьж байгаа нь туйлын зохисох үзэгдэл. Олон хүн нас бараа үст. Энэ гашуунч гэсэн эмгэнэлтэй юмнаас хэнч олдож чадахгүй шүү дээ. Байгалийн гамшигын эсрэг ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Алтан аймаа өргөсөн 15 хүүгүнээ 10 жилийн дараа дурсаж байна. Дурсах тусам үнэн нь дарагдсан энэ явдлын учир шалтгааныг ирж хайсан нь ийм учиртай. Хүний амьд хүрэхэд нөлөөлдөг, үр дагавартай шийдвэр гаргасан эрх мэдэлтэн монголчууд бидэнд хэрэггүй гэдгийг Mi8-ийн хэрэг явдлаар